Эмбэл радио 88-ны уралдаан дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдах. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радион 3 дугаар студиэс үдийн хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 26-ны лав гарагийн үдийн хачир нэвтрүүлэг өрчитлээ мишээ гэсвэрээтагаар хөгжилтөө түүхүүдээр хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ занаруулагчаар гам болдын ангараг нар айлж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Аржанчвлангийн анхны ундрагаас авсан аршаан хангатай жанчвлан. За мөн Азийн 25 урамшуулаараа Mobicom хамтран ажиллаж байгаа баярлалаа. За баярлалаа. За одоо өнөөдөр бол хүмүүс хөгжилтөд төхөө өөрсдөө эфирлүү залгаж ярьдаг өдөр. За олон хүмүүс бичиж амжихгүй байна. Эсвэл гоё найруулж бичиж чадахгүй байна гэдэг. Тэгэхээр тэр хүмүүс өнөөдөр эфирлүү залгаад тэгээд хөгжилтөд төхүүдээ ярьдаа. Тэгэлгүй яг манай радиог 7 хоногт 300 мянган хүн сонсдог гэсэн ийм статистик гарсан байдаг. Тэгэхээр тэр 300 мянган хүндэд зориулсан өдөр гэсэн үг шүү дээ тийм ээ өнөөдөр. За ингээ манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоод хөгжилтөө түүхээ хуваалцаарай. За тэгээд утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчих. Хэрвээ та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаараа яриараа дөрөв та санууд дээр төр зогсоогоод тэгэхээр гэрлээ наадуул чинь тоормсоо гიშхий тэнэгтнэ. Тийм ээ. За тэгээд спикер дээрээ тавиад ярил царигаа сонсогдоод байна. За машиныхаа блютутэд холбогдохоор нэг юм тасалдад сонсогдоод байдیں۔ За чихвчээр ярьж байгаа тохиолдолд тэр цаана ингээ бүгдхэн сонсогдоод байдаг учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад зүгээр уцаараа ярихаар та ингээд уцаараа ярингаад замын хөдөлгөөнд оролцож болохгүй штэ. Тийм учраас хөдөлгөөнөө төр зогсоо гэдэг нь одоо замын хажуу тал руу ингээд те дохиогоо өгөөд зогсож жогоод яриарай л гэдэг байгаа штэ. Тэр тусмаа өнөөдөр цас орцсон жаахан алтрахаа гулгаа ихтэй байгаа учраас бүр илүү анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой. За мөн радиогоо унтраагаад утсаараа ярихаа мартуу. За ингээ эхний сонсогч 88 тэг 4-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 тэг 4. Эмдэл радио? Сайн байна уу? Өнөөдөр цагтай байна. За үдийн хачир нэвтрүүлэгт холбогдлоо таныг сонсож байна. За энэ манай ээжид бас хөвгтэй явдал л да. За олон жилийн өмнө хүн болгонд гар дээрээс 8 ирхэлдэг байсан үе. Тэгээд нэг цагдаа нар юусоо зогсоодоггүй. Тэгээ ээж яг нэг цагдаа баригдаад юу яахгүй юу? Өдөрсөн жоохон муудалтаа тэгээд 72 суучихгүй юу? Нөгөө 72 цаг 20 үр гэдэг хідэн настай байсан ээж нь. Тэр үед 50 гаруй настай байсан юм аа. За одоо ч 80 хүрж байгаа хүн гэдэгчлэр. За тэгээд 72 суучихаа тэгээд би нөгөө нэг цагдаад ажилтдаг ихчигээ дагуулад очиод нөгөө нэг юу яах гэсэн гардгүй мэлээ ерөөсөө. Тэгээд гаргаж авч чадаагүй тэгээд яг л яс 72-оос сууж гарч ирсэн. Тэгээд гарч ирчихэд нөгөө өөртөө тохиолдсон инээдтэй явж ярихгүй юу? За тэгсэн чинь ингээд нөгөө тоотлох хийдэг юм байна л да. Өглөө болгоо ингээд нөгөө нэг хідэн баригдсан нэг юм уу хүүхнүүд эмгэн ингээл баах юмнуудаа зогсоож байгаа тоотлох хийдэг. За тэгсэн чинь байлдагч тэр гэж хэлээд байна гинэ. Манай ээж бүр гайхаад яахаар юм байлдагч балаа юм яасан гэж бодоод байжсэн чинь өөр төр нь хүрээд ирсэн гинэ. Тэгэхээр хамбасандаа болоод байлдагч тэр гэж ингээд нэрээ хэлсэн чинь өстө нөгөө хэдэн цагдаа нар Макдональд тэнд байсан нөгөө хүүхнүүд бүгдээрээ бүр татаж унтлаа инээлдэд. Гэхдээ таны байлдагч гэж юу яадаг юм бэ гэж. Гэхдээ тэгээ юу гэж хэлэх юм бэ гэж байлдагч гэж хэлэхгүй юу гэж. Байлдагч гэж хэлэх явцаг нь байлдагч гэж сонсоод тэгээд тэрнээс манай ээж байлдагч гэдэг нэртэй одоо манай ээжийг хамт тухайн үед нөгөө 8 айлт хийдэг байсан хүмүүс нь байлдагч гэж нэрлэдэг. Тийм хөвчтэй дүүхэд юм манай ээж. Таны ээж бас сүрхийн шагтай юм тий. Цагдаа нартай муудалцаараа 72-д орно гэдэг чинь шагтай л хүний хэрэгэлтэй. Тухайн үед нөгөө гар дээр байсан бүх юмыг нь хурааж мураагаад тэгээд хураагаад авч явахдаа нөгөө зарим юм ингээ хайж мэлчдэг байхгүй юу. Тэгээд тэг нь харин. Рэсэ зарж байгаа юм хайчихлаа чинь бас амар шатлалтанд орчдөг. Тэгээд яг юм хураалахгүй гэл нөгөө
удаатай үзсэн юм шиг байгаа. Надад Уул хэрэндээ л байлдчихдээ. надад тэр нэг хөөрхөн санагдаад байх юм дээ. Нэг их хүн үр хөвтэйгээ төлөдийн тэгээд зогсож байгаа шүү дээ. Тэгээд та хэдгүй за гоё бас одоо ингээд солонгос кинон дээр нэг тэр одоо камер мемер суусан нэг гарч ирэх ингээл нэг нөгөө нэг цагаан дүрлэн цагаан чи юу гэдэг вэ? Дүпү бариад өгдөө ш. Та ээжигээ яаж гаргаж авсан нэрээ? Тэгээ манай ээж чинь ерөөсөө хитэ гарах махаж хэлэхгүй бид нар чинь холбооч ирж чадахгүй. Тэгээд одоо нэг мэтгэж гараад ирсэн байсан. Тэгсэн үү тий. Тийм тэгээд гараад ирэхдээ нөө сайхан тэгээд та ямар хоол идчихэ гэсэн чинь нөгөө нэг адууны махтай юу ч хэлээд шар будаатай шүү. Тийм дотор гэдэгт адууны дотортой шар будаатай шүлж гэлээ юу гэдэг нэг амар юм хийжсэн. Тэгээд тухайн үед чинь бас хүндлээсэн. Одоо тэгээд мэдгүй одоо тийм байдаг гэсэн би сайн мэдгүй дээ шүү дээ. Тэр үед чи одоо 111 чи нөгөө Динжи мянган тийшээ юу те? Тийм. Тэгээд нөгөө төмөр саралжин хашааных нь гадаа оройжин гоё ээжигээ хүлээгээл зогсоод эгчтэйгээ хамт. Тэгээд тэгжсэн. Тэгээд ямар ч юмэр авахгүй угаасаа гарахгүй байгаа юм. Тэгээд авч чадаагүй тэгэл гэртээ харьжсэн. Тэгсэн тэгээд хаалаа ярьсан яс суучаа гарч ирсэн. Тийм яс суучаа гарсан. Тэгээд бүр хоолны айгуу сайхан идсэн гэдэг. Сайхан юм билээ гэдэг байсан. Одоо байлдаг шиг гэдэг очтой. Тэгээд манай ээж ер нь сүүл рүү тэгээд томорхон нь шүү дээ. Би 72 яс суус шүү. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Яа. Хөгжилтэй юм бэ нэрээ. За ингээд энэ мэтчлэн хөгжилтэй түүхүүд өөрсдөө эфир толгодож ярьж өгнө. За манай шууд эфириудаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Чи чинь ерөөсөө мэрэгжүүлэхэд жорж үзээгүй те? Үгүй. Аха. За дараагийн сонсогч 89-ийг нэгтэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 89-ийг 1. Эмдэл радио. 89-ийг дугаартай байна. Байна. За өдрийн минь толбогдлоо. За. Сайн байна. За таныг сонсож байна. За би нэг хоороод өгөхөд талаар нэг юу ярих гээд. За. За одоо нэг 10-аад оны үед юм да нэг 100 актер халуун манай нутгт нэг халдаг л да. Аа. Тэгсэн чинь нэг өдөр нөгөөх маань хурцрал ахайн шортон дотороо бандгаа өмсгөлээр бид наалдаад айгүйгөө тайлцхад айгүй гоё юм биш хэрвхэн гэл. За Та тэгэж гэл. За би чи эргүүтэй дээ юм уу гэл. Тэгээд л ийсэн тэгээд нэг жоохон цэрүү хараад өмдөндөө орно шүү дээ. За. Тэгсэн чинь ахаа нөгөө зонжингээ бандахгүй явчихсан чинь бандгаа өмсөж чадхаа болчихжээ. За Тийм үү. Тэгээд мө эргүүч чинь надад хамаг юмар тэгээд нэг надад ойдцгаргаанд ороод тастаачаа гэл. Тэгэл юм. Тэгээд нэлээд цэрүү хараад өвөл тийшээ олжсэн чинь хадман нас орлаа гэд манай нэг чөлөө аваад явсан. Аа. Тэгээд эренгүүдэл тахаа баларсан штэ гэл. Яасан бэ чи гэсэн чинь очоод нэг хадам ихчтэйгээ хоёулаа. Аа. Төмс арилгах ажилд навцсан юм л да. За. Тэгэл өөдөөдөөс хараад хоёулаас төмс арилгаал. Тэгжсэн жоохон халууцаар тэгээд нөгөөд нь цаашаа бол ноос өмдөө ноос гадуур хөмдөө ноосон цамцтайгаа тайлцгаад ирэл суул. Тэгээд ичсэн чинь нөгөө хатан ихчих нь нөгөө рамн татах нь хээламан гацаад сонин болоо юм. За. Тэгсэн яагаад гом болоо нэг тонгоогоор төмс авахсан чинь доктор өмднийхэн салтаан оронгаа. Нөгөө тийм гараа санд дээр суудсан байж байгаа. алцаагаа суудсан шүү. Йоо. Тэгсиштэй хаа гэдэг нөгөө тэгчмээр. Бүр ер нь тэгэл тэр зунаасаа хойш ерөөсөө л бандаж өмсгөө болчихсон юм. Тийм байлээ. Тэгээ суудсан бүр. Тэгчээр нөгөө тийм гараа санд дээр суудсан байлгаа хаачих. Йоо. За баярлалаа. Тэгж нэг ярьжээ. Аа. За холбогдсонд баярлалаа. За. Найзууд гэдэг кинон дээр бас тэгдэж штэ. Фибигийн найз залуу нэг юм гүдэг нөхөр шорттой тэгээд нөгөөдөл нь харчаа хийлч чадахгүй. Тэгс кадр гэдэг нэг зөөгч нь өө чи над болжмроо. За Улаанбаатар хотод 12 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ар жанчуулангийн анхны ундрагаас олсон Аршаан хангатай жанчуулан хамтран ажиллаж байгаа.
За ард амжуулангийн аршааныг ер нь бол монголчууд бөөр эртээр үеэс бүр ингээд мааран бодоо юу гэдгийг богд хааны үед ч гэсэн одоо эндээс өвчнөө ил аршуулах гэж хэрэгэлдэг байсан. За дараа нь 20 дугаар зуун зөвлөлтийн эрдэмтэд ирээд яг бүр ундрах дээрээс нь одоо гэдэг шинжилгээ аваад судалгаа хийгээд тэгээд энэ ард амжуулангийн аршааныг түшиглэж юу совлил байгуулъя гэдэг ийм шийдвэр гарч ирсэн юм байна лээ. За тэгээд анхны ундрагаас нь савлсан, олон жил хэрэгэлсэн, чанар нь баталгаажсан хангалттай жанжуулан юунээс хойш одоо төмөн олон өргөнөөр хэрэглэж ирсэн. За тэгээд энэхүү хангалттай жанжуулалтын аршааны их ундрагыг бохирдуулахгүй, он удаан хугацаанд онгон тагшин байдлаар нь хадгалах, за хойч үедээ өвлөлөө үлдээх үүднээс 2011 оноос ундрагыг нь онцгой хамгаалтанд аваад хэрэглэгч болонд хүргэх зорилгоор хаанч хизээч хэрэглэхэд хялбар хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан юм савлгаатаагаар үйлдвэрлэх болсон. Тэгэхээр хангалттай жанжуулан хэрэглэгчид олон жил таашааж ирсэн гэдгийг түрүүн хэлсэн. Тэгэхээр байгалийн чанараа алдалгүй хэрэглэгчийн гарт очиж байгаа нь мэрэгжлийн байгууллагуудын бас лабораторийн дүгнэлт, за эрдэмтэд болон эмчнэрийн судалгаагаар батлагдаж байгаа төдийгүй олон жил ууч хэрэглэсэн хэрэглэгч нарын бас үр дүнгээр нотлогдтгоо. Тэгэхээр та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэндээ дэмжээрэй. Төв аймгийн Эрдэнэ сумын брэнд бүтээгдэхүүн гэж шүү. Тий. За тэгэхээр та хангалттай жанжуулан гэж шууд крилээр бичээд Facebook руу орох боломжтой. За мөн илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 88 57 37 73 гэдэг утаснаас аваарай. 88 57 37 73. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар ард жанжуулангийн анхны ундрагаас авсан аршаан хангалттай жанжуулан хамтран аялагч байна. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн сонсогч 80 93 дахь дугаартай сонирхолтой холбогдлоо 80 93. Эмжил радио. Бано. Сайн байна уу? За сайн байна уу? За үдийн ачаар нэвтрүүлэгт холбогдлоо таныг сонсож байна. Би гадаад очоод нэг дэншан гэхдээ нэг бодилж явж байгаа л нэг ашгүй нэг юунд нь суугаад авлаа. Очоо юу ч мэдэхгүй. За. Тэгээд ороо суусан чинь нөгөө нэг Япон улсууд ингээл хараал. Тэгэл бүгд л над руу хараа салдгүй. Метро юм уу? Автобус юм уу? Богоо. За. Аха. Тэгэл би ч өөрөө гайхсаа. Тэгээ нөгөө би жоох улаан хацартай байхгүй. Тэгээ нөгөө Япон хүүхнүүд нь ингээд хацар дээр ингээд улаан будаг албаар түрхэж улаан хацартай ер нь харагддаг тийм туяа суулгаж. Тэгээд надын нүунийг л хараал гайхаад байгаа юм байна даа гэж бол харсан хүн болгол нь хараал би хацраа арчаалаа би юм түрхээгүй шиг үү гэдгээл илэрхийлээл. За. Явж байгаа л очих буудал дээр очиод буула. Тэгээ буугаад эргэл нөгөө нэг богооныхоо хаалган дээр харсан чинь only woman гэж бичсэн байдгийг. Өөрөөсөө ичсэн гэж нөгөөдөл чинь намайг зөвхөн эмэгтэйчүүд суудаг вагонд суудсан байдгийг. Бас тийм юм байт юм уу? Байна. Байдаг гэсэн. Тэр нөгөө нэг одоо гэдэг бэлгийн хүчрхийлэл гэдэг юм. Тэрнээс нь болоод тусдаа эмэгтэйчүүдэд ийм боон гаргаж өгдөг гэсэн. Зөв. Зөвхөн юмд сууцлаа гэж бодсон ч байхгүй. Эмэгтэйчүүд суудаг юмд нь суугаад нөгөөдөл чинь намайг нөгөө нэг бэлгийн хүчрхийлэл нэ гэж ойлгосон. Хүүдээ. Нөгөө тийм мэдэхгүй. Манай хатантаараа ингээд улаан туяа суулгаа бууддгийн надын хацрыг хараад энэ одоо өөр ижил хүссэн юм уу тийм байна даа гэж бодоод байна даа гэж бодоод хацраа харчаад би юм түрхээгүй зүйл гэдэг үзүүлээд байсан чинь буугаад харсан чинь only woman гэж бичсэн тест нэг онгоо өөрөө өөртөө яриад ичээл гараа явсан. Та тэгээд Японд хэр удасны дараа хацрыг чи улаан арилсан бэ? Би нэг 3 жил орчим болсны дараагаас ер нь байхгүй болчихдаг юм байна. Тэгвэл адилхан юм байна. Манай ангийн улаан хацартай хүмүүс 1-р курст улаан хацартай орж ирээд 4-р курс төгсгöd зүгээр болсон мэт шүү дээ. Тэгвэл бас цаг хугацааны төстэй юм байна. Би нөө арай чиглэг уур амьсгал болохоор арай хурдан арилсан боловч нэг жилийн зөрөө бас байна тий. За. За холбогцсонд баярлаа. За. Тийм тэр Японч яг тийм тусдаа халтар тэр чинь халтаргийн бүр ингээд юу байдгийг гэсэн шүү дээ. Гаж томтнууд нь орж ирээд айлгаад идэг гэсэн. Нөгөөдөл хэлж чадахгүй. Харин би тэрийг харин гайхаад яагаад хэлж чаддгүй юм бол би юм бол Оо тэгээд сая өөрөө нэг бусдад төв болохгүй. Зайлаараа гэж хадгалсан шүү дээ. Сичимуар гэлтэй боо юм болно шүү дээ. За дараагийн сонсогч 86 техниктэй дугаартай сонсогтой холбогдлоо. 86 техник. Эмжил радио? За байна уу? Сайн байна уу? Үдээ ачаар нэвтрүүлэлт холбогдлоо. За байна уу? Таныг сонсож байна. За би 2 их хэрэг байгаамаа. За 2 их хэрэг хөвчлөлтэй юмнууд их байна. Би нөгөө их хэрийнхээ төлбөрийг
өгөхгүй даалтаа нэг сургууль дээр нь очихгүй оюутан байна. За. Тэгээд оюутных нь анги мангийнх нь хүүхдүүдтэй уулзж өрөөгүйсэн. Тэгээ аав нөгөө төлбөрийг өгөхгүй номын санч руу яваад байхгүй. За. Тэгээ би хүлээж явахдаа 0 ороод ингээ бизнесаар байжсэн чинь. 2 3 охин орж ирэл. Хүү одоо сүүлийн цаг байгаа штэ тарах явах болоогүй штэ морьтлоогүй штэ гэдэг. Нөө би андуураад байгааг нь мэдээд байгаа байхгүй. Тэгээ би ч болохоор юм хар урт болтой өмсдөг. Тэр үед нэг юм бандар Nokia байсан та хит үлээд аюул өнгөт дэлгэц мэлгэцтэй юм байсан. Тэгээд тэрийг бариад ингээ байжсэн чинь чи юм уц авчих юм гал гар дээрээ зууц шүүж авч маваад үзээл тэгэл ингээ байжсэн. Тэгээ андуураад байгаа байхгүй юу? За ойлгоод байна. За. Тэгээ байжсэн чинь очроо манай ихрийг очроо гэхэд манай ихэр орж хаалга татангуудаа бата байж байгаараа маань сүүлээ цай чүлээ авч цог яваа гуруулаа явж хоолн дондорыг тиймээр чи гараа явчихгүй. Нөгөө 3 охины царай амар сонир болоод гар дээр зөөл хууц тайснаа. Баяртай гэл. Тэгээ бас нэг дараа нэг өөр нэг сургууль ороод бас сургуульд байхгүй. Тэгээд цагсад тэмцээ болоод тэгээ манай ихний анги айгүй айтайгаа яваад байдаг. Тэгээ манай ихрээс өөр тоглох хүн байдаг. Манай их нөгөө хөл гар нь хуухрахад муу тоглодог байхгүй. За. Манай ихэр дээр ажиллаад байсан байхгүй. Тэгсэн чинь надруу нэг ангийнх нэг байна яаж чинь чи хөрөөд ирээ гэдэг. Би чинь багнуураас очиж байгаа юм чинь. Тэгээ яваад очсон чинь яасан гэсэн чинь манай очир дээр ажиллаад байна чи сакс тоглолцоо. Тэгээ наадах чинь таньчих юм шүү дээ. Би та ирхийн антаас төгсөн чи сургуулийн гадаа ирээд байгаа. Тэгээ явцаар байгаа очиж сургуулийн гадаа очиж явсан чинь тэр ихрийнхээ хувцыг өмсөд их нь миний хувцыг өмсөд нөгөө ангийнхаа хүүхдүүдийг танихгүй болж үзлээ. Би болохоор таних болж үзлээ. Тэгээ саксныхын тэмцээнд ороод нөгөө сургууль даяараа таних. Гой. Тэгээд маргааш би нөгөө ажилтаа байсан. Тэгээ маргааш нь яг нөгөө аврагын төлөө тоглох болоод үлдээгээл. Тэгэл аврагын төлөө тоглох болгоод үлдээгээл ийсэн. Тэгээд яг явсаар хагаад манай хүн авраг болсон байж л дээ. Тэгээ сургууль даяар нь ингээд хуурсан шүү дээ амар. За. Тэгээ ангийнх нь огтуд ирээл нөгөө танихгүй усууд чи ирээл хүүгүүд мөгүүд ганц нэг нь мэдхгүй. Очроо ямар гоё тоглолдог болсон юм чи ямар амар бодсон юм бэ хэвээр яа чи гоё шүү мөн шүү. Яа ч амар зүгтэй биш. Ачаараа тэгээд очиж эвгүй юм шүү. Тэгээ би ухраа таньж байгаа шиг маань амар бодож гацсан юм аа энэ төр гэдэг. За. За баярлаа. За холбогдсон баярлаа. Хүүхд багт эхрүүдийг ялгадаг л байлаа. Тэгэд манай сумд бас томоо бага 2 гэдэг нэг 2 хүүхд багт ялгадаг гэсэн сүүлд нэг харшаал 2 өөр л юм билий. Тийм хүүхд багт нэг адилхан харагдаад. Манай байранд одоо ингээд нөгөө балконууд залгаа байдаг шүү дээ тий. Тэгээд яг юм манай залгаа балкон дээр жагаа цэцгээгээд их цэцэг их жаргал гээд 2 ихэр хичээдэг гэсэн. Тэгэхэд бид нар л жоохон багтаал ялгадаг гэсэн. Тэгээд одоо том болсон байна харахаар нэрээ өөр юм. Тий харин тий хүүхд багт ялгадаг гэсэн болохос жоохон ингээд би нэг 7 дугаар анги төлөөдөө ороод иргэд тэр өөртөө таарсан чинь нэрээ 2 өөр л нөхдөд байлээ. Төстэй. За Улаанбаатар хотод 12 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ явуулагчаар BSB дэмжээ ажиллаж байгаа. За тэгээд BSB-гийн өсдөг ваучер. Та BSB-гээс электрон бараа худалдаа аваад 50,000-аас 500,000 төгрөг хүртэлх ваучерыг бэлгэнд аваарай. За зөвхөн BSB тэгээд нэвтрүүлгийн дэмжээ явуулагч BSB баярлаа. За баярлаа BSB. За манай шууд эфириудаас 77 3883 хэрэвтэй гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За тэгээ холбогдож хүчлүүд өгөх хаваалцаарай. За дараагийн сонсогч 95 71-тэй дугаартаа сонсогч холбогдлоо. 95 71. Эмжил радио. Бано. Өдрийн мэнд. За өдрийн нэвтрүүлэг холбогдлоо. Таныг сонсож байна. Би нэг авгахынхаа нэг хөгжилтөд өгөхийг ярих гэдэг. За. Надад бүр жоохон багтал болсон явдал гэсэн нэг аав ээж нь хөдөө малтагаа байдаг. Тэгээд нэг имэйл сумын төв дээр нэг ассистентэрийг аваад байж идэг. Тийм л байсан юм лээ. Тэгээд нэг өдөр нэг манай тэр авгаа имээтэйгээ ойлоо хоол идээ сууж байсан гэсэн. Тэгээд нэг имэйл нэг ёс төртөө хүн болох тэр нэг асуух нуруу нуулах уу гэж асуугаад за тэгдэг нуулт юм тийм ёс үйдэг юм байна. Тэгээ нэг ахаас манай асуух нуруу нууллаа шүү гэж хэлсэн. Нөгөө ах манай өдөөс нарж ирсэн. Яг өөрөө идэх гэсэн гэж. Нөгөө нэг асуухаар нь тэрийг мэдгүй өөрөө идгээд байгаа юм уу тий? Тий.
нөгөө нэг эмээн болох төр зайлвал юу яагаад тэг гэж хэлүүлэх гээл нуруу нуглааш өгсөн. Яг өөрөө идэл. За баярлаа. Дараад нь болох төр бас нэг үзэлтэй болох төр бас тэр эмээтэйгээ ойлоо яаж байгаа л эмээ нөгөө нэг цайны дээж өргөчөөд иргээл гаргасан юм л та цогцтой. За. Тэгээд нөгөө манай хаваал гараал маахан энэ тэрэг албахан маань нөгчээс маахан л гал өргөсөн шиг байгаа. Тэгжээс нөгөө цогцоо алдчихсан шиг байна. Хүүрээ цогцтой нөргөчлөө гэж хэлсэн. За баярлаа. За. Тэр асуух нуруу гэдэг нь асуух нуруу яг тоо ингэ нөгөө нэг нуруу нуглахдаа заавал асуудаг юм байлээ л дээ. Нэг хэсэг тэгдэг үсэн. Нуглалаа шүү гэд. Тэгэхээр тэг гэд. Тийм яс байхгүй нөгөө нэг далны хуудас ингээд идэхгүй байхад маа гэж далыг далуулаа гэдэг. Тэр шиг л байхгүй. Тэгээд одоо тэгээд болцсон. Нуглах уу гэж асуух юм уу чамаас? За. Тэгээ нуглахгүй шууд асууч болдгоо юм байна л да. Заавал нуглах уу гэж хажууд байгаа хүнээс асуудаг гинэ. Тэгээ ямарсанд асуух нуруу гэж нэрлэдэг байсан. Одоо тэгж хүмүүс тэгж асуудаг юм. Тэр нуруу тэгээд яг бүх нуруугаа ингээ хуулгатаад их юм уу? Эсвэл ганцхан л нуруун дээр дэх юм уу? Бүгдээ шүү дээ. Хуглах уу. Тийм гайтай гэж юу хийсэн юм бэ? Ядаргатай. Бүх нуруу гин. Залах чи чам шиг ууртай өмөлөг залах нь шүү дээ. Гайтай юм бэ? Би угаасаа тийм гэдэг нь шүү дээ. За манай шүтэ периодоос 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Дараагийн сонсогч 86 70 дугаартай солбогтой холбогдлоо. 86 70. Эмжил радио. Бэнэ. За өдрийн мэнд. Сайн өдрийн мэнд. За өдөө ачаар. Би нэг залуудаа болсон явдлыг ярихсан. 90 оны үед нэг банкнд хөрөлдсөн байхгүй юу? За. Тэгээд ажилласан чинь тэр үед банкнд касс мөнгө авчихсан гэдэг янз бүрийн болоод алга болоод. Тэгээд би нөгөө касса санаад өнөдөр явж байгаад бариад өгсөн байхгүй барьцیں۔ За банк намайг шагнаад хойшоо Орос руу аялж уулзлаар яв гээд. Тэгээд нөгөө монголчууд ч тарганы арьс марс зөөдөг тийм байсан. Би богоон сууч үдэггүй, Орос хэлт авч үдэг юм байсан. Тэгээд богоон суугаад хойшоо явж байгаа 8-нд шагнуулаад урамшуулаад аялж уулзлаа гээд. Тэгээд оккупант яваад орсон нэг хүүхэнтэй хоёулахна. Яваад орсон чинь 3 залуусууд. Тэгээ 3 залуутайгаа альстай их нь 30 шиг альс байгаа гэсэн чинь. За яах вэ гэл. Тэгэл орсон навсгтэр очсон чинь нэг сахалтай орс орж ирэл. Альстай игээр нүд амал тогч чинь тэгээ нүдээ хоорс илтэй байсан болохоор байхгүй гэл тэгсэн чинь нэг тэр орс сахалтай орс над руу бүр үлгэн харцаар хараад. Тэгээд нам энийг гарыг бариад илээд. За бүр одоо яг дурлаад юм уу яг. Үлэн гарцаар гараад. За бүр би тэгэхэд 21 22-т жоохон байсан. Танаа купэнд 59 байгаа бол чи надаар нэг үнсэлчүүд 59 чинь танаа купыг гаргалаа гэсэн чинь нөгөө 3 залууч чинь над руу хараад чи нэг үнсэлчтэй гэдэг. Би уйлаад юу яриад байсан нэг сахалтаа орж салахгүй юм салахгүй манай купэнд орж ирчихэд. Тэгэхээр би гаран дээр үнсгээд гисэн байхгүй. За яг гаран дээр үнсээ. Тэгээ айсаа авч үлдэхийн тулд үнсүүлчих яавал гэдгээл. За би буруу хараад нөлөөс нь гойцсон бүтлээ гараа хойшоо харуулад өгч нөгөө орст үнсүүлээд байгаа. Копенгаха бүх тарунаас тэгээд осроо аваад гисэн. Яа. Тэгээ буцалтаа нөгөө орст байна гэж үгтэй хайгаад намайг нуугаад нөгөө ч богооны доотгийн юм дотор нууцсан нөгөө гуравтсан. Одоо энийг тэр гурав сонсч байгаа ах төөх. Одоо бид 53 4-тэй хүмүүслээ. Нэг үлэн орст тэгэл дурлаад шин надад. Үлэн орст. Тэр яг нүд нь амар байгаа юм чинь бүр ингээд бараг хийдүүл ичгээл харагдаад. 21-22 жоох амтан байсан нэг шүү. Одоо уйлсан бол өөрөөс солоо гараа өгчлөө үнсүүлээд татаад байгаа юм шүү. За одоо та хэд оршим насны төлөөлөл нэлээ? Би 54 нас. За одоо тэгээд харуул яах вэ? Одоо яах вэ? Одоо яах вэ? Инээ түрээд би хаяа энийг бодхоо инээ түрээд. Тийш хаяа найзуудтай тийм ингээд анги хүүхдүүд ангиж явахгүй юу сте. Үлээ орс миний гарыг. Тэгээд буцаад тэр ингээ ажиллаж салахгүй сахалтаа ингээл өдрөө чихэндээ хацуулсан ингээл хайрал гүйцэх намайг хайгаад би нөгөө богооны доотлох нуугдчихсан. Буцаж авч үлдэн гэдэг юм чинь.
нөгөө гурав чинь яах вэ бид гурав чамд хамгаалсан чи Огооны тоол гэдэг нь бүр нөгөө ингээ ороос өгч байгаа таны дотор нь хийц юм уу? Тийм дотор игээд нөгөө гурав чинь дээрээс утсан Москвад үлдчихээ ингээд намайг тэгээд тэгээд нэг тэр дэсийг авч гараад тэр Бүр таныг тэг бүр ингээд авч үлдэх гээд хайгаад гүгээд байгаа юм уу тэгээд? тий бүр ингээд хахтан тэр морсан үдгээ Яадаг өлөө орсон. Үе тэр чи үлэн биш хөөрхөн амт өстө дурлцсан л орс байсан байх тийм шүү дээ. шахт одоо сайхан байх юм биш үү те. Тэгээд энэ нэг тийм үл орсон. Тэгээд одоо тэр гурван залуу миний үеийн гурван залуу явдсан. Анхудаа богоон суусан тэгээд чи яах вэ өмсүүлч хэдүүл айсим нь гаргана гэж штэ гэл нэг амар тариад болсон чи намайгаа шууд түлхсэн. Тэгээд нөгөө чинь тацар биш гараа өгөөд тасаад байгаа юм шүү. За баярлалаа. Баярлалаа. Яа. Ой одоо Ямар ч юм тэгэл купенийхээ арсыг аваад гарч штэ гараа за өмсүүлж. яах вэ? Гараа өмсүүлэх. Тэгээд ер нь Монголын өвчин шүү ч гэсэн яг ингэж гараа өгж өмсүүлэх соёл байхгүй штэ хичээд. Нөгөөдг нь Алгаа дэж наруулаад өгчөөг нь их юм да. нөгөөдг нь үнсчилээд байдаг. Тий Оросууд бол тэрэн дээр бол айгуу соёлтой штэ чиг чи. Чи үнсээ сурцсан. Яа. За дараагийн сонсогч 9912-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 9912. Angel Radio. Тамбано өдрийн дөрөв. За өдрийн мэнд. За үдэ ачаар нэвтрүүлэх холбогдлоо таныг сонсож байна. За би нэг найз хогт манай интернет ер нь айгу холионих байхгүй юу. За. Тэгээд нэг өдөр ирээн дүнгаа нөхөртөөгөө жаа тавилга авахгүй явсан юм билээ. Яг ирээнийх нөгөө тавилгын төр ороод ингээл явчихсан чинь паск байхгүйсэн гэсэн. Ямар байхгүй? Паск мөнгөтэй паск байхгүй юу. Яана за. Нэгэн өчтө гараад чавцсан гэсэн нөгөө буудруугаа. Тэгээд шууд буудруу өөрөөсөө гүйж оронгуудаа хаалгаа алдаад гараа алдаад хинж гарахгүй шүү гэж орлоод нөгөө чинь бүр гайхсан. Миний мөнгө авахгүй юм гэж тэгсэн чинь нэг харж ирсэн. Эрдээ чи таны 14 дээр юу байгаа юм гэсэн чинь паск нөгөө явж хар нуусныг авсан биш. Тэгэн штий зайлуулт. Үхэл зэг даа. Нуруу дээр гарцсан байсан юм биш. Нүхнээс хайсаа харуутраг гүйгээд нуутраг гүйсэн. Гарангуут ядаж паск масхаас нөхгүй шууд гараа алдаад хоёр алдаад тэгээд хинч хахгүй шүү гэж. Сүртэй. За. Ахын бас их хөгжилтэй би хоёр яач ахын бас тэдэх ер нь хөгжилтэй юм шүү. Ахын айгу Петр тэр нь зах зээл үе чинь бүх хүмүүс хойшоо уршаа 8 жилээ шүү. Ахтайгаа зовлоод бид захтар жаах 8 хэлсэн гэсэн. За. Энэ удаа ахыгаа төрүүлээд зах руу явуулсан юм гэлээ. Очоод юу яаж юмаа зарж игээд. Тэгээ хойноос нь яваад гэсэн чинь ах нь нүүр нь хөхөрөө болчихсон зогсчихсон. За. Тэг хүүе яач таны ч одоо хэн зоч юу болоо яав ивэл хавьярлаас асуугаад байсан чинь хүмүүс нь өстөр нэг Иваныг нэг хэдийн хятад зодсон юм байлээ нэг хятад. Тэр чинь нөгөө Иванууд энэгээр хэн зодсон гэ хайгаа юусэн танаа ахтар очоо асуусан чинь танаа чинь даа гэдээс тэр зодсон. Зодсон чи тийм байх. Чи юу да. Тэр нахата тачд өөртөө юунда баа гэж бодсон. Нэмэтгэр өнөөдөр шүрдээс орчлоо огт мэдгүй юм байна л да чаавас. Нэмэтгэд хүмүүсээрээ сонсож хахад баа гэдэг юм байдаг. Тэгээд өөрөө баа гэж хэлж байгаа байна. Йой. За баярлалаа. За баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За өдрийн сайхан өнгөрүүлээрэй. Ядаж нет гэдэг агаалаа те. Yes гэсээр гол компьютер инсталл хийдэг шиг л. Йоо, хэлэг. За Улаанбаатар хотод 12 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Азийн 25 урамшууллаараа Mobicom хамтран ажиллаж байгаа. За Mobicom Азийн 25 гэдэг ийм супер шагналтай урамшуул зарлалсан байгаа. 5 ширхэг Suzuki Jimny-гийн 5 ялгчийг тодруулсан. 5 ялгч тодорцсон байгаа юм Suzuki Jimny-гийн. Яагав нөгөө тодруулна гэж яриадсэн тэгсэн тодорцсон юм байна. Одоо бол супер шагнал буюу нөгөө Land 300 GXR-ын ялагч удахгүй тодорно. За одоо ч гэсэн 14,000 гол нь түүнээс дээш үнийн дүнгээр та одоо юу интернетээ юм уу утсаа сэргэлээд энэ юунд урамшуулд оролцох боломжтой байгаа юм байна. Нээлттэй байгаа юм байна. Манд чи нэг ирэх байгаа шүү дээ. Йоо 300-ийн Land 300-тай олчод яана мэнийг ирэхээрээ. Тэгвэл чи баг Land 300-д амьдрах уу?
За, урамшуулалд яаж оролцох вэ гэж юу? Mobicom application болон Mobicom-ийн бүх сувгаас 14,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй нийт датагаар цэнэглэхэд нэг эрх орж ирнэ. Би нэг эрхтэй. Би бас нэг хэрэгтэй байгаа хаа. Шалгаж байж нэг. Нийт 3 эрхээр супер шагнал 2025 оны 3 эрхэр гэж чинь хоёулын боломж байхгүй юм байна. 2025 оны Land Cruiser 300 GXR-ийн тохиролд оролцох боломжтой юм байна шүү. За хэрвээ та 25,000 төгрөгийн онцлог карт болон нэмэлт датагаар цэнэглвэл нэг доор шууд 2 эрхтэй болно гинэ. Үнэнгээр цэнэглэл одоо би ингээ 3 эрхтэй болчих юм шүү дээ. Тийм байх уулна тий. За. За мэдээж олон цэнэглэх тусам ялагч болоход илүү ойртон шүү дээ тий. Над чиг тэгэл нэг эрхтэй мэж тэнэгтэй дээ. За тэгээд Mobi-гийн дугаараас та 2222 гэдээ авлах руугаа холбогдорой. Босод сүлжээнийхэн бол 1822 руу залгах шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Азийн 25 урамшуулаараа Mobicom хамтран аялагч байна. Баярлалаа. За баярлалаа. Дараагийн сонсогч 9082 та дугаартай сонирхолтой холбогдлоо. 9082. Энд бол радио тасарцсан. За манай шууд эфирийн өтөөс 77 77 3883 хэрэв та гадаадаас холбохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоод хөгжилтөө түүхээ хуваалцаарай. За маань энд ингэнэ бэхтрүүлч баймал коллекц гинэ наачгил юм болж төрөвчтэй нөгөө сугандаа тас авчуулчаад дэлгүүрт орж юм авах гээд төрөвчөө хайгаа дэлгүүрээр нэг төрөвчийг минь хулгай алчлаа гэж ойрлоод ард байсан хүмүүсийн царай амар сонирн болоод ухраад тэр хаваар нэг самарсан шít гинэ. Ер нь л хүмүүс ер нь тэгдэв дөө. Юуны дөрүлээд орлоод хамгийн эхлээд алдчихлаа л гэдэг. За дараагийн сонсогч 9911 тэ дугаартай сонсогчтой холбогдлоо. 9911. Angel Radio. Сайн байна уу? За сайн байна уу. За өдөөчөр нэвтрүүлэлт холбогдлоо таныг сонсож байна. За өдрийн минь би нэг хөвсөлтэй нэрээ. Би одоо миний дээдлийн ах надаас бас 12 насаар ах байхгүй юу? За. Тэр юм бичилтэй тэгсэн анх нөгөө хүнтэй суугаа хүүхдтэй болоод тэгээд нөгөө 20 ордон дээр очиж нөгөө хүүхдтэйгээ гэрчлэг авдаг штеп. За. Нөгөө анхны аав тэгээд ер нь их тийм сандруу хүн байсан. Тэгсэн чинь за хүүхдийн нэр хин бэ гэдгсэн чинь хүүхдийн нэртэй орж ирэх болчихсон. Бүр байхгүй, огт байхгүй. Тэгээд үгүй та ч одоо хүүхдийн нэрийг мэддгүй мүү гэсэн чинь үгүй харин бүр орж ирдгүй гэдэг нэг худлаа нэр хэлэх гэсэн чинь болохгүй шүү дээ. Одоо гарч ирсэн юм чи болохгүй гэж за анхны гатаад ирэх гарсан гэсэн. Яг араад алхаа явжсэн чинь гинт нэм очрыг ороод ирсэн. За тэгээд үе нэр нэм очртойг буцаад очиж бүртгүүлж ирсэн юм гэлээ. Тэгээд тэрнээс гадна би бас яг ингээд нөгөө дөнгөж бас одоо нөхдөөгөө суучаал тэгээд нөгөө сүлжмэлийн үйлдвэр би талхач хэрэгтэйжлэг байсан байхгүй гэсэн сүлжмэлийн үйлдвэр дээр бид нөгөө юунд ордог байсан юм. Үйлдвэрт ордог байхгүй юу. Тэгээд тэндэг эмч сувлагч хоёлаа зэрэгцээд орсон. Дөнгөж одоо нэг 21 2-тай байсан юм уу. Тэгээд нөгөө эмчин чим асуугаад сувлагчин чим асуугаад за тэгэл эмчний масууд яшуулсан одоо сувлагчин зэрэгцээлийн асуугаад за хэдэн наснаас анх бэлгийн харьцаанд орсон гэж ингэсэн чинь бүр сандарсан бүр айгаад бүр юу ч оржгүй за тэгэл байжсэн чинь нөхөрч юм хэлдэг гэсэн чинь нөхрөө маань нэр орж ирдгүй бүр байхгүй. Би бүр боддог байхгүй тэр одоо нэг бичилтэнгүүд ийм сонирн байт юм уу. Тэгээ бүр орж ирдгүй. Тэгээд дүүгийн омбо гэдгээс байхгүй. За тэр бүр одоо нөгөө авгаалж нэрлдэг. Тэр бүр зүйлдээ бараа дараагаар омбо гэж хэлсэн. Тэгээд дэстэнээр ажлаа ороод нөгөө мастер ихтэй хэлэхгүй юу. Яана дэстэнээр ингээд орсон ч нөгөө багш нь эмчин ч асуугаад сувлагчин ч асуугаад гэсэн чинь эмчин загнасаа ах нөгөө сувлагчаа чи одоо дөнгөж одоо бас нэг тэр үчи бас айгүй их чудагтай яж дөнгөж одоо анхны одоо хүүхд мөхтэй гаргаж зэрэгцээл юм асуугаад хүүхд авч сандраа айчих наа ч одоо нөхөр мөхийнх нэр орж ирэх болчихлоо шүү дээ. Тэгээд ажлаараа ороо хэлсэн чи манай хэлбэр савж унж ижилээ. Танаа ах 68 оны бич та 80 оны бич юм уу? Үгүй би 68 оных манай ах чинь 56 оных баггүй юу? За. Би одоо 58 та манай ах ч одоо 60 70 хүрж байгаа юм уу тийм биш. Тэгээ бас одоо тэр ахын маань айгүй хөвгөлтэй явж байна. 80 онд манай ихч бас ингээд төрөхгөөд анхны жирэмсэлт болоод тэгээ байжгүй юу? Тэгээ дуншаал өвдөөл тэгээ төрөн дуудсан нөгөө 3 метр зайтчлээ 5 метр зайтай нэг өвддөг шүү дээ. Гэсэн чинь төрөн дуудчихад байсан чинь манай тэр ахт гэсэн. Та одоо тэгэл нэг төрөн дуудчихад ахт чинь хөвтөл өвдгөө ямар ч одоо өвдсөн шинж байхгүй. Одоо хөвтөөч
таны хин үнэштэй юу гэж тэгсэн гинэ. Тэгэл удалгүй нэг эн чинь орж ирэл байжсэн чинь эн чинь орж ирэл. За усан гарсан уу гэж тэгсэн чинь манай тэр ах гүйдчихэл карантин ус онгоцсон усан гарч ийн. Юу нэг ажлаа хөөгээд тушшогийн мэдрэмжтэй чихэр бүрээс таатнаад байна. Яа. Хашигнаад байгаа мó эсвэл үнэхээр мэдхгүй маадраад байгаа мó? Ерөөсөө мэдхгүй бүр угаасаа тийм байхгүй. Манай ээжтэй амьдарч байгаа сүүлд надтай одоо ингээм ер нь тийм одоо юм мэдхгүй гэх юм уу одоо бүр тийм хитрхи бүр тийм Хинэггүй ч юм уу тий. хинэггүй ч юм уу тий. Тэгээ яг тэр төрдөг ихч маань тэр жилээ юу л нэг анх нэг S25-гийн нэг том моторолыг утас гардаг байсан шүү дээ. Тий. Аха. Ихсэн манай нэг ихтэд орж ирээд ихч дагсан тавьсан байл л та. Тэгсэн чинь би жижиг өрөөнд амьдардаг байсан. Тэгсэн чинь орж ирснээр манайхтай хамгийн түрүүнд зурагттай хамгийн түрүүнд утас мутастай тэр дөнгөж бас нэг тэр сошиал медиа юу гэдэг гар утас мус хөгжиж явах үед нэг моторолыг өгчтэй. Тэгсэн чинь манай ихч орж ирээд энэ мод дуракийг цагдаа дөрөөлөд өгчээ л доо. Аль ч тэр уцаа өгөөтгөө гэж. Тэгэхгүй тэгэхээр би зурагтны хажууд байна гэж. Тэгсэн чинь манай их нэг арч өдөрлөг байсан. Энийг тэгээ хаан дардыг. Яа. Юу нөгчлөө нөхдөд биш үү? Яа. Манайх тийм ажиллаа олсон шүү. За баярлаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэ. Холбогдсон баярлалаа. Яа. Гэр нэг 16 дахь хавар гэд кино үзсэн байхгүй юу? Тэн дээр бас уулна ингээл амар нэг хоёлаа анхныхаа хүүхдийг хүүж гарсан, охинж гарсан золбоо гэж нэр өгнө гэдэгтэй адилхан хоёлаа хүүхдтэй төгөлдөр гэдэг нэр өгнө гэл ингээл ярьж яагаад тэгээд нөхөр нас нэг гэржилгээг нь авахгүйс алаа болж ш нөгөө иргэний бүртгэл дээр тэр бас гацсан. Хөөе чи хурлаач гэл ардаас нь буу юм болж ирсэн чи дөлгөө ингээд. Тэгсэн чи игнэр нь юун дөлгөө юм бэ? Яг ингэж яг сандрахаар нэрээ таг гацт юм байна тий. Тэр ингээд ажиллахаа үйлчлэл юм байна л та тий. За. За энэ хүрээд 2025 оны 3 дугаар сарын 26-ны 5 гарагийн өдөө ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс өрчийтлээ Мишэ X уриатаагаар хөгжилтөө түүхүүдээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Аржанчуулангийн анхны ундгаас авсан аршаан хандгаатай жанчуулан за мөн Азийн 25 урамшууллаараа Mobicom хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3